Дараагийн бичлэгтээ тавтаа морил дуу сул байна гэсэн бас хэд хэдэн комент ирсэн байсан. Тэгээд сонсогдож гин үү, зүгээр байна уу? За би жоохон сул ярьсан байж магадгүй. Гэрийнхнийг унтчихад бичлэг хийгдсэн учраас жоохон дуу сул ярьсан бах. Ер нь бол одоо микрофон авъя гэж бодож байгаа. Одоохондоо бол аваагүй, зүгээр ингээд утсаараа л зөвхөн ярьцдаг болохоор дараагийнхаа бичлэгэн дээр анхаарнаа. Дуу нь одоо бол гайгүй сонсогдож гин үү, аль болох чанга ярихыг хичээе. Тэгээ өнөөдөр би 3 сарын 30 амралтын өдөр яг жоохон юм харж агаад уншиж агаад нэг сонирхолтой сэдв олж уншлаа. Тэгээ тэр маань юу вэ гэдэг юм гэхээр өнөөдөр 3 сарын 30-нд Далаван гараг тонны орд руу ингэж шилжиж орж байгаа ийм шилжилт хөдөлгөөн явагдаж байгаа үе юм байна л да. За тэгээд энэ Далаван гэдэг маань өөрөө маш тийм өрмөц маш хүчтэй энергитэй ийм гариг болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд яадгүй гэхээр ер нь 165 орчим жилд ингэж нэг ийм циклийг бүтэн тойроод тэгээд одоо хамгийн ихний хоньны орд гэдэг байгаа. Тэр хоньны ордны хаос гэрлүү ингэж шилжиж орж байгаа ийм үйл явдал болоод байгаа байхгүй юу. Энэ нь яг ингээд маш амархнаар тайлбарлах юм бол Далаван гараг гэдэг маань ерөөсөө ойролцоогоор 13-аас 14 жилийн хугацаанд нэг ордонд ингээд байрлаад байж идэг. За тэгээд тэр нь нийт 12 орд байгаа гэхээр ойролцоогоор тэр одоо 160 эдэн жил болж байгаа хгүй. Тэнгүүд одооноос ингээд бодоод үзэхээр 2011 юм уу 2012 онд Далаван гарагийн маань шилжилт хөдөлгөөн явагдсан үе байгаад байгаа хгүй. Тэнгүүд одоо тэндээс 13-аас 14 жил гэхээр яг одоо явагдаж байгаа. Тэгээд яг 3 сарын 30-нд өнөөдөр хоньны орд руу ингэж шилжиж орж байгаа энергийн маш том өөрчлөлтөө өдөр болж байгаа. Тэгээд дээрэс нь өчигдөр нөгөө шин сарны өдөргээ байсан те. Шин сарны өдөр маань болохоор ерөнхийдөө 48 цаг бол энерги нь ингээд явагдана. Тэр хооронд та бүхэн маань ч гэсэн те бас хийж амжаагүй зүйл явал хийгээд аль болох энерги бас өндөр гоё байлгахыг хичээгээрэй. Яагаад тэгэхээр одоо бид нар өмнө нь бол энэ энергийн энэ яриад ч гэдэг юм уу, ер нь энэ сэтгэл зүйн тал руу ч гэдэг юм уу, гариг ертөнцийн холбоо хамаарал гэдэг зүйлүүд мэдээлж байхгүйсэн, ер нь их хол байсан. Харин одоо сүүлийн үед бол янз бүрийн мэдээллүүд гарч ирээ. Тэгээд дээрэс нь за биднэрт мэдэгдэхгүй, харагдахгүй байдлаар ерөнхийдөө бол гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй байдлаар бид одоо юу гэдгийг хүн төрлөختөн дэлхийн ертөнц одоо сансар окторгуй те гариг нар сар од юу гэдгийг тэр бүх зүйлтэй энергиэр бүр яалтчгүй ингээд холбогдоод бидний амьдрал тэр циклээр нь ингээд дагаж хөрвөөд тэрийг нь дагаад хүн төрлөختний бодол санаа хөгжил бүх юм явагдаж идэг юм байна гэдгийг бол ерөнхийдөө бид гадарлаад мэдээд ойлгож байгаа гэж бодож байна. Тэгээд гол нь бас ингэх юм бэлээ. Энэ 3 сарын 30-нд хоньны ордны одоо тэр хаус гэрэл гэж хэлээд байгаа юм л да. Тэрлөө ингээд ороод үргэлжлэх ч гэсэн бас сонин. 2025 оны 10 сарын 22 хүртэл одоо ингээд өнөөдөр шилжилж орчоод тэндээ ингээд нэг туршилтын байдлаар гэж хэлэх нь одоо хайшин тэгээд ингээд тэндээ байжгаад 2025 оны 10 сарын 22-наас буцаад загсны орд руугаа ингээд нэг буцаж ухарна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр ухрах хөдөлгөөн ч гэсэн бас маш том одоо энергийн шилжилт хөдөлгөөн явагддаг гэж үзэж байгаа. Ухарч ороод 26 оны эх жилийн 1 сарын 27-нд дахиад хоньны орд руугаа шилжиж орно гэж байгаа. Тэгээ шилжиж орсноороо 2039 он хүртэл ер нь бол тэндээ ингээд тогтонго байх юм билий. Тэгэхээр хоньны орд гэдэг маань ер нь бол гал элементтэй байдаг. Загсны орд гэдэг маань ер нь ус элементтэй байдаг учраас гал ус руу ингэж ухарч шилжиж орж байгаа ийм хөдөлгөөнүүд явагдаж байгаа учраас тэрийгэ дагаад нэлээд хүчтэй энергийн хөдөлгөөнүүд явагдаад байгаа л гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгээ бас сонирхолтой нь 165 жилийн циклээр ингэж нэг бүтэн тойроод нэг одоо үе эхлээд нь шүү дээ. Тэр 165 жилийн өмнөх үеинд 1861-ээс 1875 оны үед байсан байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр үед дэлхийд түүхэнд маш том өөрчлөлтүүд орсон байгаа. Одоо би бол зармыг нь сайн мэдэхгүй л байна л да. Ямар ч байсан тэр үед Америкт 1861 онд одоо иргэний дайн болж исэн боолчлолоос чөлөөлөх тийм одоо эрх чөлөөний маш том үйл явдлууд болж исэн тий. Одоо боолчлолоос чөлөөллөө гэсэн тийм зарлал тунхаглал явагдаж исэн. Японд болохоор Эдогийн үеийн одоо нөгөө Үмен Самуяг дуусаад энэ цаг үед те Мэйжигийн тийм шин 90 үе эхэлж исэн гэж үзэж байгаа хгүй. Дээрээс нь тэгэл Оросд, Францад, Германд тэгэл томоохон одоо маш том өөрчлөлтүүд хувьсгал
бий болсон тийм он жилүүд байсан гэж байгаа байхгүй. Тэнгүүд одоо энэ Далаван гаригийн одоо хоньны ордонд шилж байгаа хөдөлгөөний энергиэс ингээд үзэх юм бол 2039 он хүртэл үргэлжилнэ гэж байгаа юм чинь яг энэ 13-аас 14 жилийн хооронд бас ямархуу зүйлүүд энэ бидний хүн төрөлхтний амьдралд эрс одоо нөлөөлөх вэ гэдэг инхээр бидний амьдралд одоо нөгөө AI гэдэг байгаа тий технологийн маш том өөрчлөлтүүд шинжилтүүд одоо хурдтайгаар үүсч бий болно гэж ер нь бол таамаглаж байгаа юм билэ. Энэ Далаван гариг нь нийгэмд хүн төрөлхтөнд маш хүчтэй нөлөөлдөг тийм энергитэй байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр энергийг бид ашиглаад бас өөрсдийгөө эрс ингэж өөрчилж тий шинээр бий болгож болно гэж үзэж байна. Тэгээ өчигдрийн шинэ сарны энергитэй өнөөдөр 3 сарын 30-ны одоо тэр Далаван гаригийн энергитэй ингээд бид өнөөдөр яг мэдрэхгүй байгаа ч гэсэн нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн одоо энэ сансар окторгууд бол маш том энергийн өөрчлөлт явагдаж байгаа. Ер нь бол энэ гариг ертөнцийн энергийг ашиглаад бүтэн сар шинэ сарны энергийг ашиглаад бид нэр ер нь юу хийж чадах вэ гэл инхээр зөндөл олон хэрэлж яригдж байгаа. Одоо болохгүй зүйлүүдээ өөрөөсөө холдуулж өөрийгөө шинээр бий болгож үйлдэл хийж тийм ээ аль болох идэвхтэй энерги өндөртэй амьдр гээд альва зүйлд хит бити хамаарах одоо хит хамааралтай бол өөрийгөө тэндээс холдуул гэж ярьж байгаа. Хит хамаарлын тухай бас нэг зүйл олж уншлаа. Надад бол бас энэ нэрээ тийм байж магадгүй гэж бас санагдсан. Одоо хүн ингээд нэг зүйлд хит хамаарахаар тэрийгэл байхгүй болчвол сэтгэл санаагаар маш их унж өрн маш их тийм стресс ордог юм байна л да. Тэгтэл нэг зүйлд биш олон зүйлд ингээд тэнцвэртэйгээр та ингээд хамааралтай байж чадах юм бол таны хувьд одоо найдах, түшиглэх тийм зүйлүүд илүү олон болно гэж байгаа байхгүй. Тэнгүүт нэг зүйл нь ингээд байхгүй болсон ч гэсэн бусад зүйлүүдэд та түшиглж найдаж болох учраас бие даах чадвар хүртэл илүү найдвартай бат бөх байдаг гинэ. Жишээлбэл одоо юу гэж байгаа гэхээр ганцхан ажилд ингээд та хит хамаардаг тий энэ ажилд ингээл та бүр яг өөрийнхөө амьдралыг бүрэн дүүрэн ингээд хит хамааруулсан бол тэр ажил байхгүй бол одоо та баг хэцүүдэн ч гэдэг юм уу тийм нэг ойлголт юм шиг байгаа. Тэнгүүд хүн дээр ч гэсэн ялгаагүй шүү дээ бид нар энэ хүн л байхгүй бол би одоо ястаа маш хэцүү би амар сэтгэл санаагаар унна тийм ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр ялангуяа эмэгтэй хүмүүс хайртай хүнээ илүү ингэж чухалчилж хамааралтай болдог тийм талууд зөндөө байдаг шүү дээ. Тэгэнгүүт ээждээ, аавдаа, найз нөхдөдөө, хань ижилдээ, сонирхолтой, хоббидоо, ажилдаа бүгдийг ингээд тэнцвэртэй яг та байлгаж чадах юм бол ердөөсөө ингээд хит нэг юмд хамаарж ингээд өөрийгөө зовоох байдлаас маш амархан гардаг гэсэн нэг тийм ойлголт энд уншлаа. Тэгээд гол нь энд яагаад энийг хэлж байгаа гэхээр нөгөө хит их хамаарлыг өөрөөсөө орхих хэрэгтэй гэл ингээд яриад байгаа боловч бас хит их хамаарлыг тэгж муугаар бодож бас болохгүй аль болох та тэрийг тэнцвэртэй авч явах юм бол таны бас бие даах байдалд чинь маш зүгээр эргээр нөлөөлж өгөх боломжтой зүйл шүү гэд ямар ч зүйлд ингээд хүн найдахгүй түшиглэхгүй ингээд байхаар бас ганцаараа мэдрэмж аваад бас хэцүү байдаг учраас тэр талаас нь ингээд өөртөө айлуулах боломжтой байдлаар бий болгож авч явах юм бол болохоор зүйл юм шүү гэд тэгээд энэ маш хүчтэй дэлхийн ертөнцийн энергийг ашиглаад өөрийнхөө амьдралд ганцхан зүйлд та ингэж найдаж амьдрдаг бол маш олон зүйлүүдийг шинээр бий болгоод тэр зүйлүүдээ өөрийнхөө амьдралын бас гол зүйлүүд шиг байлгаараа гэж байгаа байхгүй. Одоо тэнгүүд та өнөөдөр энэ ажил байхгүйсэн ч гэсэн за нөгөө энд байгаа нэг сонирхол хоббигоороо бас нэг болгоод идэх ч юм уу тийм ингээд маш олон одоо орлого мөнгө сэтгэл зүй бүх юм дээр тэр чинь ингээд хамаартай болоод байгаа зүйл юм байна. Эндээс уялдуулаад юу хэлэх гэж байна гэхээр та одоо ингээд өнөөдөр өөрийнхөө хийж үзээгүй те бодож санджаагаагүй тийм зүйлүүд байдаг ба шинээр бий болгож бодож санаад өөртөө шинээр дахин хийх зүйлүүдийг нэмж бий болгоорой гэдэг юм хэлж байгаа. Одоо эрс амьдралаа ингээл хийжсэн юм а болол өөрчлөх биш ерөнхийдөө бол яг хуу шин эхлэлгээд хэлж байгаа ч гэсэн та хийдэг юм аа бол тэр чигээрээ хийж гин. Гэхдээ нэмж дээрэс нь шинээр бас юу хиймээр байгаа юм те. Тэдгээр зүйлүүдийг бол өрөөсөө ирж хайж олж ингэж гаргаж маш олон зүйлд ингэж түшгэлж тулгуурлаж болдог тийм амьдралыг бүтээгээрэй гэж байгаа байхгүй. Ганцхан зүйлд ганцхан хүнд ч юм уу ингэж түшгэлж одоо тулгуурлаж явах биш гэдэг зүйл одоо гол мессеж юм болов уу гэж бодож байна. Энэ одоо шин тий 90 үеийн цаг үеийн одоо маш олон энергийн өөрчлөлтүүд, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтүүдийг одоо ашиглаад өөрийнхөө тэр хүнд хэцүү ачаа
танд одоо хэр их хүнд хэцүү ачаа байна те. Хэр та ингээд маш ингэж зузаан ингэж хэцүү явж гин, олон зүйл үүрч явж гин. Тэр байгаа зүйлүүдээ нэг нэгээр нь ингээд тайлж, хөнгөлж, хайж, гээж аль болох амар амьдрах тэр цаг үеийг үүнээс хойш бий болгохыг хичээгээрэй гэж байгаа байхгүй. Тэгж ингэж чадаад энэ энергиудыг бид өөрсөндөө зөв зүйтэй ашиглаж ингэж гоё догдолж амьдралаа илүү хөнгөн байлгаж чадах нь одоо танд илүү эерэг сайхан амьдралыг ингэж татаж бий болгож өгнө. Яагаад тэгэхээр энэ далай ван гаригийн энергийг хэрвээ та ингэж одоо сөргөөрч юм уу жоохон ингэ буруу байдлаар ашиглах юм бол маш тийм хэцүү зүйлүүч тохиолдох магадaltaй гэж байгаа байхгүй. Яа тэгэхээр ингээд эргүүлээд бодоод үзэхээр 13-аас 14 жилийн өмнө гээд тэгэхээр 2011 онд юу болж исэн гээд тэгэхээр Японд ч гэсэн маш том газар хөдлөлт болж исэн гэл ингээл одоо тэр өмнөх түүхэн ч юм уу маш том хувьсгал өөрчлөлтүүдийг яг ингээд тэр энэ циклээр нь ингээд эргүүлээд тэдээс тэдэн жилийн өмнө тэдэн онд гээд үзэхээр бүгд л яг ингээд маш учирч анцантай энэ дэлхийн ертөнцийн энергитэй холбоотой үүссэн зүйлүүд байдаг юм байна. Энэ хоньны ордны гэр гэдэг энэ дотор нь юу нь одоо ямар энерги хамгийн их байдгүй ялгаруулдаггүй гэхээр маш их ирч хүчтэй энергиэр дүүрэн байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь идэвхтэй байхыг шаарддаг, үйлдэл хийхийг шаарддаг, бодоод байхаас илүү үйлдэлийг ингээд чухалчилдаг ийм байгаа. Тэгээд түлхүүр үгэнд нь угаасаа хүсэл, тэмүүлэл, хөгжил, дэвшил, адал явдал, одоо зориг, зүүн совин, сорилт, үйлдэл, өрсөлдөх гих мэт ийм үгнүүд багтдаг юм байлээ. Тэгээд ингээд сонсоход хүртэл нэг тийм урамтай санагдаж байгаа зү тэ. Мөрөөдөөд суух цаг биш. Тийм цаг үеэсээ үйлдэл хийгээд одоо юу гэдгийг маш хөдөлгөөнтэй байх тийм цаг үе рүү өөрчлөгдөж байгаа учраас тэрийг дагаад та тхимсэн гэд ингээд зүгээр мөрөөдөд бодоод сууж идэг бол тэр сэтгэлгээгээ болоод үйлдэл хийж хөдөлж эхлэх цаг үе рүү орж байгаа юм шүү гэдгийг л маш сайн бодож өөрийнхөө амьдрал руу ашиглах хэрэгтэй болов. Тиймээс эргэлцсэн тэнэлцсэн одоо юу гэдгийг мөрөөдсөн тийм байдлаар цагийг өнгөрөөх биш шийдэл явчихна гэж ярьдаг штэ ер нь те. Тэрэн шиг одоо шийдэж тодорхой болгож үйлдэл хийж урагшлах хэрэгтэй л гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр худал хуурмаг, заллин ч гэдэг юм уу тийм сөрөг буруу зүйл бол ерөнхийдөө энэ далаван гарагийн цаг үед бол 13 жил үргэлжлэнэ гэхээр 2039 он гэж аим чинь энэ цаг үед бол ерөнхийдөө тэр муу бүхэн бол илчлэгдэж аль болох бүх зүйл гэгээлэг зүйл рүү ингэж чиглэх боломжтой учраас та ингээд муу буруу зүйлийг ингээд илүү өөртөө байлгаад ах юм бол ер нь л таны бодсон зүйл таны одоо хүссэн амьдрал бий болохгүй гэдгийг хэлээ тийм ээ. За тэгээд та бүхэн маань 3 сарын 30-наас одоо 10 сарын 22 гэдэг чинь 7 сарын хугацаанд энэ далаван гарагийн энерги бол байж гин. Тэгээд 7 сард ахаад буцна гэд бас ингээд нэг тийм эргэж буцсан энергиуд бол явагдана. Тэгээд өчигдөр 3 сарын 29-нд шинэ сарны өдөр байсан 48 цагт нөгөө шинэ сарны маань энерги бас ингээд явж байгаа. Тэрийг нь бас ашиглаад та бүхэн маань ер нь бол энэ 3 сар 4 сард те маш гоё одоо өөдрөг эерэг байдлаар өөрийгөө ингэж гоё ирч хүчтэй байлгаж хийгсэн юм гоё зөрөгтэй хийж эхлүүлж аль болох өөрийнхөө одоо яг юу хийж амьдрахыг илүү бодож тунгааж олж хаагаарай гэж хэлье. За тэгээд бичлэгийг маань үргэлж сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ийм гариг одоо шилжилт хөдөлгөөний үеийн энергийн тухай одоо уншиж мэдсэн зүйлээ одоо тухайн цаг үед нь бас оруулж бай гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.